Хэрвээ та бүхэн дараагийн энгийг илүү хурдан үзхийг хүсвэл энэ данс руу хандив илгээгээрэй. Энэ түүх Чүн Ян гэдэг нэг залуугийн тухай. Тэр бага цалинтай инженер байсан бөгөөд ажлын хит ачааллаасаа болж нас барчхаад энэ шинэ ертөнцид нэг ханхуугийн биед дахин төрнө. Энэ ертөнцид шулмууд юр бусын хүчтэй байдаг бөгөөд Чүн Ян өөрийн инженерийн ур чадвар болон шулмын хүчийг ашиглаад энэ бүдүүлэг нийгмийг хөгжүүлэхээр төлөвлөнө. Түүний шинэ амьдрал гинэт эхэлнэ. Учир нь тэр сэрхийг нь шаардан дуудаж буй хүний дууг сонсно. Нүдэ нэхэд тэр өөрийгөө сандал дээр сууж байгаагаар олж мэдээд танихгүй орчиндөө гайхан эргэн тойрноо харна. Тэр итгээд хувцастай эмгтээчүүдийг олж харна. Урдаа хартал бүхэл бүтэн хот цаазаар авах тавцан шиг зүйл тойроод цугларсан байв. Угаасаа хөөрхий залуугийн ухаан ийм хачин дүр зураг хараад самуурах нь аргагүй. Хэсэгний өмнө тоо бодоод сууж байсан юм уу? Эсвэл зураг төсөл гаргаж байсан хүн одоо толгоогоо авахуулах гэж буй мэт байдалд орчихсон байна шүү дээ. Гэтэл нэг халзан хүн түүнд ханхуу хэмээн хандаж цаазаар авах цаг болсныг сануулад удахгүй шийдвэрээ зарлах ёстой гэдгийг хэлнэ. Хүү ихэндээ юу болоод байгааг ойлгохгүй хэсэг бодлоо. Гэхдээ төвлөрөх мөчөд энэ биеийн өмнөх эзний дурсамж толгоор нь шууд цутган орж ирнэ. Тэр нь Грей Каслийн дөрөвдүгээр ханхуу Роланд Уимблдон ажээ. Тэр аав нь өөрийн захирдаг нутаг дэвсгэрүүдэд бүх хүүхдүүдээ тараа нийлгээж 5 жилийн дараа хамгийн сайн захирсан нь хаан ширээг өвлөнө гэж амласныг санана. Гэхдээ түүнд том асуудал байна. Тэр зүгээр л жирийн нэг хүн. Харин ах дүүс нь энэ өрсөлдөөнд давуу талтай хүчирхэг хүмүүс байжээ. Нэгдүгээр ханхуу тулааны онцгой ур чадвартай, хоёрдугаар ханхуу санхүүд гарамгай, гуравдугаар гүнж хүчтэй дэмжигчдтэй, тавдугаар гүнж маш ухаалаг, харин дөрөвдүгээр ханхүү Роланд бол одоо хүртэл зүгээр л агаар дэмий үрсэн нэгэн мэт онцгой авьяас чадвар огт үгүй хүн байв. Үүн дээр нэмээд түүнийг заяа муутай хөлийн хот руу явуулжээ. Тентхийн гудамжууд нь бохир заваан хайхрамжгүй орхигдсон газар байв. Тэр энд нутгийн хүмүүстэй харилцаж ямар нэгэн байдлаар энэ гунигтай газрыг хөгжсөн нутаг болгох ёстой. Өөрийнхөө нөхцөл байдлыг өргөдөн байтал хөгшин хүн түүнд дахин шийдвэрээ яаралтай зарлахыг сануулна. Тэр үед л хүү өнөөдөр нэг шулмыг цаазлах ёстойгоо ойлгоно. Олон хүн энэ гэгддэг шулмын үхлийг үзэхээр догдлон түүнийг чөтгөрийн үр сад өөхөх ёстой амтан гэж бодож байв. Хүү энэ навсгар хүмүүсийн амнаас гарч буй дими балаа өгөнд цочирдож тэдний соёлгүй бүдүүлэг зан авирт гүнээ урам нь хугарна. Ууралсандаа тэр хөгшин хүний гарт байсан цаасыг шидэж унгаагаад бухимдсан царайгаар шууд шулмыг сулал гэж тушаана. Олон түмэн гинэт нам гүн болж ханхуугийн ийм шийдвэрт илт дургуутсан. Олон нийтийн тэр хариу үйлдэлийг хараад тэр ядарсан мэт санаа алдан өөрөө туйлдсан байгаагаа хэлээд шүүх хурлыг өөр өдөр болгон хойшлуулъя гэж хэлнэ. Хөгшин хүн түүнийг болиулах гэж оролдоно. Ахлах баатар Картер Ланис урагш гарч ирээд сайн бодоод үзхийг ятгахна. Тэр шулмыг яг одоо цаазлахгүй бол өөр шулмууд ирээд түүнийг аврахаар оролдож магадгүй гэж зүтгэн. Ханхуу бухшиг биетэй энэ хатуу баатар шулмаас ингэтлээ айж байгааг хараад инээдэ барьж чадсангүй. Дараа нь манай баатар доош бунгаа хэрв илүү олон шулмууд гарч ирвэл бүгдийг нь нэг дор дарчхаж болно шүү дээ гэж хайхрамжгүй хэлнэ. Баатар үүнд яаж хариулахаа ч мэдэхгүй. Тэгээд дүр зураг хөлийн хот дахь дөрөвдүгээр ханхуугийн ордон болох өмнөд шилтгэн рүү шилжинэ. Гадуур нь уурта баатар зогсож байхад манай баатар түүний нүүрэн дээр хаалгаа тас хаана. Ханхүү эхэндээ санаа алдна. Гэтэл дараа нь тэр шууд сандарч орхино. Учир нь тэр урд амьдралдаа ийм олон хүнтэй ер нь харьцаж үзээгүй байв. Ямар ч утгагүй үхлийн дараач гэсэн тэр гомдлолоогүй. Харин ч амьдралдаа дахин нэг боломж олдсонд талархаж хаанхуу Роландын дүрд бүрэн орж энэ шулмын тухай үннийг олж мэдхээр хатуу шийднэ. Дараа нь дүр зураг хөлийн хотын шорон руу шилжиж тэр тэнд энэ шулмыг уулзахаар очино. Урагшаа юу ч тохиолдож болзошгүй гэж баатрууд нь хэдий анхааруулсан ч хүү зүгээр л инээгээд өнгөрнө. Тэр бүр ахлах баатраа жаахан охноос айж байгаа хулчхар гэж шоолно. Гэвч баатар сандарсан янзтай шулмууд бол чөтгөрийн боолууд гэж зүтгэнэ. Манай баатар огт тоохгүй алхасаар байгаад эцэст нь тэр гэгддэг шулмын өмнө ирнэ. Шулан босоод урагш алхахад манай баатар түүний гоо үзэсгэлэнг хараад баг зэрэг улайна. Гэтэл дуу ихтэй баатар нь шууд ханхууд шулмаас холдохыг хэлж яриаг нь таслана. Манай баатар зүгээр л тайвшруулах мэт гараа баатрын мөрөн дээр тавиад дахин урагш алхаж охиноос нэрийг нь асууна.
Гэтэл өнөөх чанга дуугаар орилдог ам яриаг нь дахин таслана. Эцэст нь баатрын тасралтгүй яншаанд залхсан манай баатар ууралсандаа гялалтсан хуягтай залуугийн толгой дээр зөөлөн тоншоод ярьж байхад нь холхон бай гэж хэлнэ. Дараа нь охин руу эргэж хараад нэрээ хэлэхэд асуудалгүй юу гэж асууна. Тэр эцэст нь үннээ ярьж эхэлнэ. Түүний аав уурхайд ажилдаг байсан бөгөөд нэг удаа агуу нурснаас болж дотор нь гацжээ. Тэр үүмэн самуун дунд нэг шуналтай уурхайчин аавынх нь эд зүйлсийг дээрэмдэх гэж оролцсон байна. Тэр хуршүүдээ цуглуулж аавыгаа гаргахад туслуулахаар болсон ч аав ах нь тэр халдсан новштой зодтолтохоос өөр аргагүй болжээ. Тэр халдсан ир авгахыг нь алах гэж байх үед нь охин хөндлөнгөөс орсон байна. Тэр гараа сунгаад өөрийн ч хүсээгүй нэг зүйлийг санамсаргүй хийчихжээ. Тэр хүн тэр даруй шатаж үнс болоод юучгүй болсон байна. Тэр өдрөөс эхлэн хөршүүд нь түүнийг муу ёрын шулам гэж нэрлэжээ. Тэр өөрийн шулмын нууцыг битгий затруулаач гэж гуйсан ч нэмэр болоогүй. Энэ гунигтай түүхийн хамгийн муу хэсэг нь өөрийнх нь аав хүртэл түүнийг илчилсэн явдал байв. Тэгтэл өнөөх хөгшин зөвлөх хэрэг гарч ирээд ямар нэгэн аюултай юм хийхээс өмнө шууд шатаачхыг гэж манай баатарт зөвлөнө. Гэхдээ манай залуу тайвшир гэж хэлээд энэ шулмын хүчийг өөрийн нүдээр үзэх сонирхолтой байгаагаа хэлнэ. Түүнд хэн нэгэн үнэхээр хүчээ ашиглаж үзүүлэхийг хүсэж байгаад бүсгүй ихэд гайхна. Бүсгүй хүзүүндээ байгаа тэр зүйлт хүчийг нь хорж байгаа бөгөөд үүнийг авахулбал үнэхээр зүгээрүү гэж асууж байдал замбраагүй болж магадгүй хэмээн анхааруулна. Гэтэл тэр зүйлтийн гинжийг шүүрч аваад тас татан хугалж зүйлтийг зүгээр л хог шиг шидээд наад хүчээ хурдан үзүүл гэж хэлнэ. Ингээд бүсгүйн эргэн тойронд гал дүрлцэж эхэлнэ. Галын тэр бүжиг манай баатрын нүдийг том болгож бүх шоронгийн өрөөг гэрлээр дүүргэнэ. Ханхүү цочиж орхино. Харин тэр эмэгтэй шоронгийн төмрийг хайлуулчаад тайван гихчин алхаж гарна. Баатар бол эсрэг зүг рүү шууд зогтно. Харин манай залуу түүний галан хүчийг хараад бүр алмайрч хоцорно. Тэгээд л тэр зөвлөх яагаад гал түүнд хүрч чаддаггүй гэж хэлснийг ойлгоно. Гал намжсны дараа түүний доторх хуучин инженерийн сэтгэлд нэг сууд санаа төрнө. Ийм гайхалтай эд шидийг зүгээр хийврэх биш, харин хувьсгал хийхэд ашиглах ёстой гэж тэр шийднэ. Бүсгүй түүнд үзхийг хүссэн зүйлээ үзүүлчихлээ. Одоо амийг нь дуусгаач гэж гуйхад тэр түүнийг гайхшруулна. Тэр шатсан хувцсан дээр нь өөрийн дээлээ нөмрүүлээд одооноос чи ажилд орлоо гэж хэлнэ. Ханхүү Рональд өмнөх амьдралын мэдлэг дээрээ тулгуурлан түүнийг бараг мөнхийн хөдөлгөөртэй машинтай адил гэж зарлана. Өөрөөр хэлбэл тэр юу ч үгүй мэт хэрнээ галыг тасралтгүй гаргаж чаддаг аж. Зөвлөх түүний шийдвэрт бүр их уурлана. Тэр нэг дохиогоор хэнийг ч үнс болгох чадвартай шулмыг яаж ажилд авч болох юм гэж хашгирна. Үүнээс гадна түүнийг ажилд авбал шулмын хамтын ажиллагааны холбооны анхаарлыг татаж бүгд сүрэлт хүрч магадгүй гэж анхааруулна. Гэвч Рональд хөгшин хүний санаа зовнилыг тоохгүй хөдөлмөрийн гэрээ бэлтхийг тушаана. Дараа нь тайван алхасаар шулам Аннатай ажлын харилцаа тогтооно гэж хэлээд түүнд байр бэлдэж өгөхийг ч бас заавардна. Хилийн хотын шилтгэн дэх захиргааны өрөөнд буцаж ирэхэд хөгшин хүн түүний хэлснээр бүгдийг зохицуулсан ч шулмын амийг өршөөсөн нь зөв эсэхэд эргэлзэж байгаагаа хэлнэ. Ханхүү түүнийг шууд тасалж өөрийн шийдвэрт бүү эргэлзгэж хэлнэ. Түүний хувьд шулмууд бол мангас биш. Гэвч хөгшин хүн отооч итгэсэнгүй. Тэр үед манай баатар бүхнийг шулуухан тайлбарлана. Хилийн хот бүхэлдээ сүрсэн мэт байгааг ах トゥ ус шигээ хөрөнгө мөнгөж байхгүй, тэдэн шиг ухаанч байхгүй. Тиймээс энд ялна гэдэг бараг боломжгүй зүйл гэдгийг сануулна. Тийм болохоор ялалт авахын тулд ердийн биш аргыг туршиж үзэхээс өөр сонголтгүй гэж хэлнэ. Хөгшин хүн ханхүүгийн энэ шийдэмгий байдалд гайхаж хадагтай Аннатай уулзалт зохион байгуулахаар зөвшөөрнө. Харин Аннаг meanwhile сайтар угааж цэвэрлээд хөөхөн цэмцгэр болгож гой хувц өмсүүлсний дараа манай баатартай уулзуулахаар авчирна. Баатар Аннагийн амьдрах байрыг манай баатарт үзүүлнэ. Ханхүү тэр байшинд нилээд сэтгэл хангалуун байв. Ялангуяа ийм богино хугацаанд ингэж бэлдсэнд бүр гайхжээ. Тэгтэл баатар Анна ирснийг зарлана. Манай баатар эргэж харахад тэр шивгчэн хувцастай үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Тэр хувцас түүнд ямар сайн зогсонд ханхүү үнэхээр гайхна. Тэр шинэ хувцсандаа тав тухтай байна уу гэж асууна. Гэтэл баярлахын оронд бүсгүй яагаад өөршгөнд хүн амныг хэрэгтэн бузар муугаар будагдсан бүгдийн жигшдэг хүнд хорогдох газар өгч байгаа юм бэ гэж ууртайгаар асууна. Ханхүү түүнийг гайхшруулан өөрөө ингэж боддоггүй гэдгээ хэлнэ.
Муу ёрын шулам, чөтгөрийн хүч гих мэт бүх яриаг тэр утгагүй зүйл гэж няцаана. Хүмүүс түүний үн цэнийг ойлгодоггүй болохоор айж байгаа юм гэж тайлбарлана. Дараа нь тэр гараа сунгаад бүх дутагдaltaй нь үл харгалзан түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлнэ. Мөн түүний хүчийг сайн зүйлд хэрхэн ашиглахыг зааж энэ ертөнцид эерэг өөрчлөлт авчрахад туслана гэж амлана. Хоосон байшин руу оронгууд Анна галан хүчээ гаргаж сурахын тулд шууд бэлтгэл хийж эхэлнэ. Гэвч гал хяналтгүйгээр ийш тийш цацрахыг хараад манай Баатар түүний хүчийг удирдах сургана гэдэг бодсноос хэцүү болохыг ойлгоно. Үүн дээр нэмээд тэр хүчээ ашиглах болгонд хувцсан шатаж үгүй болдог асуудал байлаа. Ингэснээр тэр эцсэн байдалтай нүцгэрч үлдэнэ. Хоёулаа эвгүй байдалд орно. Гэхдээ манай Баатар урдчлаад олон хувцас бэлдсэндээ тайвширна. Яг тэр үед хөгшин хүн амьсгаадан сандран орж ирээд яаралтай мэдээ дуулгана. Тэр бүгдийг цочрон. Энэ жил чөтгөрүүдийн хөдөлгөөний шинж тэмдгийг харуулынхан хүлээж байснаас хэдэн сарын өмнө олж илрүүлсэнийг хэлнэ. Мэдээж манай Баатар энэ олон сарын чөтгөрөөд гэж юу болохыг огт мэдэхгүй. Бүгд айж сандарч байгааг хараад тэр улам их сонирхно. Хөгшин хүн учиргүй будилсан ханхуд жил бүр анхны цас орж нар жаргасны дараа лууны нурууны ууланд тамийн хаалга нээгддэг гэж тайлбарлана. Хилийн хотыг хамгаалах боломжгүй учраас бүгд Лонгсонг цайз руу дөрвөх ёстой аж. Гэхдээ хөгшин хүн түүний аюулгүй байдал юу юунаас ч илүү чухал гэж тайвшруулна. Сонирхсан хөгшин хүн өөрөө тэр тамийн хаалгыг харж байсан уу гэж асууна. Хөгшин хүн үгүй гэж хариулаад тийм зүйлийг харах боломжгүй гэж тайлбарлана. Лууны нурууны уулс нь зөвхөн нэвтэрхийн аргагүй төдийгүй ойрцсон хүнд муугаар нөлөөлөх өмхийн мясам ялгаруулдаг аж. Хэрв аль хэдийн чөтгөрийн иргэшээлд ороогүй бол тийшээ дөхөх боломжгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн шулмууд л тэр газрыг судалж тамийн хаалгыг харж чадна. Дараа нь ханху хөгшин хүн чөтгөртэй нүүр тулж байсан уу гэж асууна. Дахиад л үгүй гэсэн хариу сонсно. Энэ бол түүний Грей Каслийн төв бүсэд ирсэн анхны удаа бөгөөд жинхэнэ чөтгөртэй нүүр тулсан хүн бараг байдаггүй аж. Манай Батарт энэ газар яагаад хөгжилтэй, итэвхтэй эдийн засагтай болж чаддгүй нь ойлгогдно. Учир нь жил бүрийн төгсгөлд бүгдийг нүлгэн шилжүүлдэг байжээ. Тэгээд хүү маш зөв асуулт асууна. Хэрэв Лонгсонг цайз чөтгөрүүдийг тогтоож чаддаг юм бол тэд дийлдэшгүй гэсэн үг биш. Ингэж бодсон тэр өөрөө тэдэнтэй үзэлцэж үзэх хүсэлтэй болно. Хөгшин хүн үүнээс маш их аж Лонгсонг цайз өндөр том хантай Дюк Райны шилдэг цэргүүд тэнд байрладаг гэж тайлбарлана. Тэд маш хүчтэй. Харин Хилийн хот нь хойд уулын бэлд байрладаг бөгөөд Лонгсонг цайзад ирэх аюулыг урдчлан мэдэгдэх дохионы үүрэг гүйцэтгэдэг аж. Гэвч манай Баатар шийдвэрээсээ буцахгүй чөтгөртөө тулалдаж байсан туршлагатай нутгийн цэргүүдийг цуглуулахыг хөгшин хүнд тушаана. Өдрийн гэгээн доор энэ асрын доор манай хоёр цайны амттан эдэн сууж байх зуур ханхуу түүнээс энэ олон сарын чөтгөрүүдийн тухай ярьж өгөхийг хүснэ. Бүсгүй тэр даруй зөвшөөрнө. Түүний өнгө аяс гунигтай болж тэр там шиг аимшигтай үеийн тухай ярьж эхэлнэ. Манай Баатар шиг дээд зиндааны хүмүүсээс ялгаатай нь эндхийн жирийн хүмүүс жил бүр энэ хар дарсан зүйдтэй нүүр тулдаг аж. Тэр түүний аав хотын бусад олон хүний адил уурхайчин бөгөөд өдөр бүр амьд үлдэхийн төлөө тэмцдэг гэж тайлбарлана. Чөтгөрүүдийн сар эхлэхэд Хилийн хотынхан энэ жилийн олборлсон бүх өдрөө дараа жилийн хүнсний норон болон багахан алтны төлөө Лонгсонг цайз руу явуулдаг байна. Энэ хугацаанд бүгд өвөл дуусах хүртэл Лонгсонг цайзад хоригддог аж. Нэг жил чөтгөрүүдийн сар шууд 4 сар үргэлжилжээ. Лонгсонг цайзын түшмэд намар олборлсон хөдөр нь зөвхөн 3 сарын хоол худалдаж авахт л хүрэлцэнэ. 4-р сарын хүнсийг шинэ хөдөр ирэх хүртэл хүлээх ёстой гэж хэлсэн байна. Гэтэл чөтгөрүүдийн сар бүр дахиад 1 сараар сунжирч хүмүүсийг цайз дотор гацаажээ. Үүн дээр нэмээд Лонгсонгоос өгсөн хоолыг хүн бүрт тэнцүү хуваасан тул хүчтэй сул доройгоо дээрлэгдэг байдал үүссэн байна. Түүний энэ гунигтай түүхийг сонсоод ханху уурлаж ахиж хинч тэр чөтгөрүүдийн сарыг ингэж туулахгүй гэж шууд хэлнэ. Асраас гарч явахдаа манай Баатар зөвлөгтэй уулзаж ажлын явцыг шалгахыг хүснэ. Дараа нь дүр зураг Хилийн хотын захиргааны өрөөрөө шилжинэ. Тэнд зөвлөх баарав 3 хүнийг авчирсан байв. Хоёр нь Хилийн хотын эргүүлийн ахлагч нар бөгөөд жил бүр дохионы гал асаах үүрэгтэй цэргүүд. Гурав дахь нь урд нь чөтгөртэй тулж үтсэн бүр нэгийг нь агнаж байсан гэж ярьдаг анчин байлаа. Эхлээд айж сандарсан нэг цэрэг ханхууны өмнө аман идэрч утгагүй юм бовтно.
Тэгэхэд ханхуу нөгөө цэрэг рүү дохиж чи яар гэж хэлнэ. Тэр цэрэг дараа нь чөтгөрөөд анхандаа ой доторх жирийн амьтад байсан ч муу ёрийн мясамд өртөөд зэрлэг араатан болж хувирсан гэж тайлбарлана. Тэд хүчтэй ч гэлээ алах боломжтой. Чөтгөрүүдийн сар дуусмагц лонгсонг цайзаас морьт цэргүүд гарч орчимд үлдсэн амьтдыг устгадаг аж. Тэр үед анчин газар руу нударгаас авч өөрийгөө гайхуулж буй мэт тэдгээр мангасуудыг сэлмээр өргөст хэмэх хэрчиж байгаа мэт амархан ална. Би аль хэдийн хоёрыг нь намансан гэж өнгөрнө. Тэр том биетэй ир дараа нь ханхууны өмнө өвдөгсөгдөн. Зөвлөх түүнийг төмөрс өх гэдэг бөгөөд можин овгийн авраг мангасын цустай болохоор ийм өндөр биетэй гэж хүмүүс ярьдаг хэмээн танилцуулна. Манай Баатар түүнээс тэр яриа үнэн үү гэж шулуухан асууна. Төмөрс өх өөртөө итгэлтэйгээр толгой дохиж аль хэдийн чөтгөрт гахааныг чон төрлийн нэг амтан алсан гэж хэлнэ. Төмөрс өх анчид чөтгөрүүдийг яаж ангилдгийг тайлбарлана. Харуулын хэлсэнчлэн эдгээр амьтад анх жирийн амьтад байсан ч тамийн миасмыг амссны дараа галзуурсан араатнууд болсон тул маш төвөгтэй аж. Чон төрөл нь нуугдмал аян мэт хурдан. Харин зэрлэг гахаан нуруу маш зузаан тул хөндлөн нумч нэвтэлж чаддгүй гин. Ханхуу эдгээр чөтгөрүүд угтаа жирийн амьтад боловч илүү хүчтэй шинж чанартай болсон гэдгийг хурдан ойлгоно. Анчин ч тийм гэж зөвшөөрөөд тэд тийм ч их аюултай биш гэж хэлнэ. Гэвч холимог төрлийн тухай ярихдаа түүний царай ноцтой болно. Тэр тэднийг жинхэнэ чөтгөрийн үр сад гэж нэрлэнэ. Тэр эдгээр мангасууд бол зөвхөн тамал бүтээж чадах аимшигт бүтээлүүд гэж тайлбарлана. Нэг холимог төрлийг дурдахдаа түүний бие хөлн хатуу ширүүн араатных шиг мөртлөө бас ойрын зайд нисхүүц том далавчтай байсан гэж хэлнэ. Үүнээс гадна мэдрэхүй нь маш хурц тул олдсон хичнээн сайн нуугдсан ч яг олж чаддаг байжээ. Манай Баатар жирийн мангасуудыг том ханаар тогтоож чадна гэж үзэж байгаа ч нисдэг тийм зүйлсийг яаж зогсоохоо мэдэхгүй болжээ. Тэр дараа нь Баатараасаа тийм холимог чөтгөрүүд ер нь ховор байдгүй гэж асууна. Баатарч баттай толгой дохиод чөтгөрүүдийн сар бүрт ердөө 2 эсвэл 3хан тийм амтан гарч ирдэгч лонгсонг цайзын толгойг өвтгөхөд хангалттай байдаг гэж хэлнэ. Хөө эцэст нь ширээ балбан энэ өвөл хөлийн хотод үлдэнэ гэж зарлана. Түүний энэ шийдвэрийг сонсоод бүгдийн эрүү унана. Баатарч тэд мангасаас хит олон байгааг хэлээд түүнийг болиулах гэж яарна. Манай Баатар хариуд нь хойд уулын билээс улаан усны гол хүртэл хан барья гэж санал болгоно. Гэхдээ Баатар үнийг зөвшөөрөхгүй ийм хан барихад насан турш хэрэгтэй гэж гараас авчин ницаана. Манай залуу ардаа налан сууж тайвшир гэж хэлээд хэрв ханыг хурдан босгож чадахгүй бол бусдын адил ухарна. Энэ газар амиа дими өрөх бодол надад байхгүй гэж амлана. Уур нь хүрсэн Баатар эцэст нь тайвширч манай Баатрыг ямар ч үнээр хамаагүй аварна гэж үнэнчээр тангаргална. Грей Каслийн Колеруатер бомтод хөл хөдөлгөөн ихтэй байх үед бид 3 дугаар гүнжийг харна. Тэр өвлийн ойртож байгааг илтгэх хүйтэн далайн салхины тухай яриад дараа нь өөрийн Баатар Раянаас тэдний хар далбат флот хизээ ирэхийг асууна. Тэр бүх зүйл хэвийн байвал 3 өдрийн дараа бомтод орж ирнэ гэж хариулна. Гүнж энэ бол энэ жилийн сүүлчийн аялал бөгөөд сайхан гинтийн зүйлс авчирна гэж найдаж байгаагаа хэлнэ. Ордон дотор Баатар нь аав нь гинт ихлүүлсэн хаан ширээний өрсөлдөөнд та яаж аль хэдийн ингэж бэлэн болчихов гэж асууна. Тэр үнийг урьдчилж хараагүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ бүхэн хааны хайртай хүүд зам тавьж өгөхийн төлөө юм болов уу гэж таамаглана. Гэхдээ тэр инээгээд юм удирдахдаа сайн байна гэдэг хоёрдугаар хүү заавал ялна гэсэн үг биш гэж хэлнэ. Дараа нь тэр Баатраа яагаад хар далбат флотоо энэ том аялалд явуулж байгааг сайн ойлгох гэж хэлнэ. Баатар хэсэг бодсны эцэст энэ флот зөвхөн ашиг мөнгөний төлөө биш, харин асар их нөлөө хүч цуглуулахын төлөө юм байна гэдгийг ойлгоно. Хар далбаат төлөвлөгөөг эхлүүлснээс хойш тэр чадварлаг усан цэргүүд, ширүүн тэмцэгчид мөн өөрийн талд татах чухал холбоотнуудыг цуглуулжээ. Энэ бол Грей Каслийн 3 дугаар гүнж Гарсиа Хюмбелден юм. Тэр ухаан, стратеги ашиглан хаан ширээнд хүрэх боломжоо баталгаажуулж байна. Дараа нь гүнж 4-р ханхуг хорлох төлөвлөгөө нь яаж өнгөрснийг асууна. Баатар санаа алдаад хөлийн зүгээс ямар ч мэдээ ирээгүй тул тэдний хорны төлөвлөгөө бүтлгүүцсэн бололтой. Явуулсан тагнуулууд нь бас сургаггүй болсон гэж хэлнэ. Тэр дүүн баригдсан даруйда тэр тагнуулуудаа шууд устгачихсан байх гэж таамаглана. Уг нь тэр хор үнэхээр ажиллаа хийж 4-р ханхуг алсан ч манай Баатар яг тэр үед биед нь орж ирсэн учраас тэд хор бүтсэнгүй гэж бодож байгаа юм.
Одоо тэр манай Баатрыг Лонгсонг цайз руу оргонохоор эрэхт нь алхаар төлөвлөж тэр хүртэл хүлээж бай гэж Баатарт хэлнэ. Мөн хор өгсөн могой НБ гэдэг нөхөр өнгөгүй амтгүй хор гэж худлаа ярьсан байна гэж ёжлон түүнийг хуурсан шийтгэл болгон тэр худалчийг дүүжил гэж санал болгоно. Үнэн дээр дөрөвдүгээр ханху тэр хоронд үнэхээр өгсөн нь инээдтэй. Дараагийн дур зурагт Анна ногоон байгалийн дунд сууж байх бөгөөд тэнд бид түүний багш Карлтай танилцсан. Тэр өнөөдөр юу уншиж байна вэ? Яруу найраг уу? Эсвэл сүмийн түүх үү гэж асууна. Охин багштайгаа мэдлэгч үг хэлж амжаагүй байтал түүний гинэн төрх багшийн нүдний өмнө бут үсэрнэ. Тэр том болсон нүдээр ширтсээр үлдэнэ. Дараагийн агшинд олны хөл хөдөлгөөнтэй шавай шулам чөтгөрийн дахин төрөл химэн буруутгаж буй дүр зураг гарч ирнэ. Түүнийг дүүжлэгдэн зогсохыг хараад тэр нүрээ дарж цочин сэрж оффиста ухаан орно. Сэрмэгцээ тэр хүчтэй амьсгадан Аннаг дүүжиж буй тэр дүр зурагт шанална. Хэрв Анна шиг цэвэр сэтгэлтэй охиныг хүртэл муу ярийн амтан гэж нэрлэж байвал Грей Каслийн захиргааны шунхай түшмэдэл жинхэнэ тамаас гарсан чөтгөрүүд гэж тэр бодно. Театр нурсан тэр осол зөвхөн хэдэн зуун алт хэмнэхийн тулд чанар муутай чулуу хэрэгснээс болсон. Тэгээгүй бол тийм олон гимбүү хүн өгөхгүй байсан гэж тэр ууртайгаар хэлнэ. Төвний нүдэнд бол яг тэр авлагч хүмүүс дүүжлэгдэх ёстой байжээ. Гэвч харамсалтай нь энэ улсад тэдэнд зохих шийтгэл өгөөгүй. Харин буруу нь шудраг бусаар гимгүү чулуучдад тотхогдож өндөр татвар, тэгш бус байдал, хууль журам бараг үгүй байдал газар авч бүр сониуч бөгөөд гимгүү охиныг шулам гэж нэрлээд цаазын тавцанд хүргэжээ. Тэр бурханд хандан ийм муу хүмүүсийг шийтгэхэд туслаач гэж залбирна. Гэнэт хаалга тогших дуу гарч онгойлгоход түүний шав Нана гэдэг жаахан охин маш их санаа зовсон байдалтай зогсож байна. Охин өөрөө ч бас Анна шиг дүүжлэгдэх болов уу гэж аимшигтайгаар асууна. Тэр хүн толгойг нийлээд юу ч болсон ч чамааг хамгаална гэж хурдан тайвшруулна. Тэр хот дундуур алхахдаа эрх мэдэлтэй хүмүүс гингүүчүүдийг хэрхэн даралсан атлаа өөрөө зүгээр харж зогсож өнгөрснөө бодно. Энэ удаа тэр үйлдэл хийхээр шийджээ. Өөр нэг охиныг Анна шиг хувь тавилантай болгохгүй гэж тангаргална. Тэгтэл хотын талбай дахь шуугаан анхаарлыг нь татна. Хүмүүс зарлалын самбар тойрон цуглаад дөрөвдүгээр ханхуугийн гаргасан зарлалыг уншиж байв. Тэр нь хөлийн бүсэд барилгын ажил хийх ажилчид, хайрах зөөгчд, чулуучид болон бусад хүмүүсийг авч байгаа тухай байлаа. Зарлалд өргөдөл гаргагчдын мэдэх ёстой бүх мэдээлэл байв. Тэр багш манай Баатрын нэртэй гарын үсэг тамхтай тэр бичгийг хараад нүд нь том болно. Тэгээд тэр дөрөвдүгээр ханхуугийн тухай сонсож байснаа санана. Ханхүү бусдаас тис өөр зан чанартай, олон сонин санаа гаргадаг гэсэн цуурхал түүний чихэнд хүрч байжээ. Мөн ханхүү сүмд нэг их дуртай хүн биш бололтой байсан нь түүнд багахан найдвар төрүүлнэ. Гэхдээ яг одоо бол Аннаг дэмжснээр өөрийг нь шулмын талын хүн гэж үзээд өөрийг нь ч бас дүүжлэх вэ гэж тэр санаа зовж байв. Тэр ханхүү сүмийг үнэхээр үзен яддаг бол тэдний хатуу хуулийг ч бас үзен ядаж байж магадгүй гэж найдаж байна. Төвний хувьд өөр охтыг шулмын хэрэгт буруутгагдаж сүмийн аимшигт шийтгэл өртгөхөөс хамгаалах цорын ганц арга энд байлаа. Бид дахин манай Баатар руу буцна. Баатар нь түүнээс барих гэж буй ханы хэмжээ ямар байхыг асууна. Манай Баатар өндөр нь 15 фут, өргөн нь 6 фут байна. Дээр нь 4 хүн зэрэгцээд зогсохоор хангалттай гэж хэлнэ. Тэгэхэд Баатар ийм авраг бүтцийг тогтвортой байлгахын тулд хүний өндөртөө тэнцэх гүн сувг ухах хэрэгтэй гэж хэлнэ. Хан дээд хэсгээрээ 15 фут өндөр, 6 фут өргөн байх бол суурин тогтвортой байлгахын тулд 2 дахин өргөн байх ёстой аж. 350 гаруй орчууд зэрэг ажилласан ч сувг ухах, хан босгох ажлыг дараа жилийн чөтгөрүүдийн сараас өмнө дуусгана гэж амлаж чадах юм байна. Ханхүү хамгийн гол саад юу болж ийм удаж байгааг асууна. Баатар жинхэнэ асуудал нь ханыг өрөх явдал гэж тайлбарлана. Чулуу бүрийг маш сайн сонгож, өнгөлж, хооронд нь яг тааруулж байж өрөхгүй бол хан бат бөх болохгүй. Ханхүү Баатрийнхаа төлөвлөгөөгөөр сувг ухах, хан барих ажлыг зэрэг эхлүүлэхээр шийднэ. Харин ханыг өрөх асуудал дээр Баатраа тайвшруулад Грей Каслийн алхимийн цех шинээр цемент гэдэг зүйл үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нь бүгдийг гайхшруулна гэж хэлнэ. Мэдээж Баатар тэр даруй анхаарлаа хандуулна. Учир нь тэр амьдралдаа цемент гэдэг зүйлийг огт сонсож байгаагүй. Дараагийн дүр зурагт бид Хөлийн хотын цемент шатаах зуухны гадна гарч ирнэ.
Тэд хоёр байшингийн гадна зогсож байв. Манай Баатар цемент хийх нь уг нь тийм ч хэцүү биш. Энд түүхийд элбэг байгаа гэж тайлбарлана. Гэхдээ хамгийн гол нь шатаах температурыг яг зөв тааруулах явдал аж. Харамсалтай нь түүнд яг хідэн хим хэрэгтэйг санахгүй байгаа бөгөөд энэ ертөнцид түүнийг нарийн хэмжигч боломжгүй. Тэгтэл байшингийн хаалга онгойж Анна гарч ирнэ. Манай Баатар дотогш орохоос өмнө Баатартайгаа ингээ үлдгэж хэлнэ. Ханхүү цементээ хийхэд Аннагийн шулмын хүчийг ашиглаж байгаа нь илт бөгөөд тэр энэ ажилд үнэхээр тохиромжтой мэт харагдана. Бүсгүй бүрэн нүцгэн гарахаас нь өмнө манай Баатар дахин өөрийн дээлээ түүнд нөмрүүлнэ. Гадуур гармагцаа Анна ханхууны хүснээр бүгдийг хийчихсэн гэж баяртайгаар хэлнэ. Дотор нь шалан дээр овоорсон цемент байна. Хүү тэдний туршилт амжилттай болсон эсхийг шалгахын тулд бүтээгдэхүүнийг яаран үзээд олноор үйлдвэрлэхээсээ өмнө туршиж үзэхээр шийднэ. Сонирхсан Анна энэ цементийг юунд ашиглах гэж байгааг асууна. Хүү үүнийг байшин, гүүр, зам зэрэг барихад ашиглаж болно гэж тайлбарлана. Мөн энэ нь бороо, халуун, цас зэрэг байгалийн гамшигаас гэр орноо хамгаалж чадна гэж онцлно. Цемент бүтээж чадсан бүх гавьяаг тэр Аннад өгч түүний үргийг үнэлнэ. Байшингийн гадна тэд хідэн дөрвөлжин том чулууг цементээр нааж үзнэ. Баатарч охинч үр дүнд нь баярлан гайхна. Баатар энэ гайхамшигтай нээлтийг бишрэн харж байхад манай Баатарч бас ойроос шалгаад энгийн шороо шаврыг нэвтрүүлснээс хамаагүй бат бөх санагдаж байгаад гайхна. Баатар бүр тэдгээр чулууг салгах гэж оролдоно. Гэвч бүх хүчээ гаргасан ч хөдөлгөж чадахгүй. Бүр хооронд нь салгаж чадсангүй. Тэдгээрийг салгаж чадахгүй байхад ханхүү энэ зүйл анх бодсноос нь ч илүү сайн болсон болохоор чи дутуу үнлээд байна гэж Баатартаа сануулна. Баатар ч гэсэн хормын дотор хатуу чулуу шиг болчихдог энэ наалдамхай зүйлийн гайхамшигт нээлтэд үнэхээр алмайрна. Тэр үүнийг ашиглавал 5 жилийн дотор бүх хэлийг хялбархан бүрхэж чадна гэж нилээд итгэлтэй хэлнэ. Гэхдээ манай залуу тийм сүртэй том ажил хийх шаардлагагүй гэж няцаагаад хамгийн өндөр ханч дотроосоо байгаа дайснаас хамгаалж чаддгүй гэж хэлнэ. Тэдний хамгийн ихний дайсан бол байгалийн гамшигтай хийх тэмцэл бөгөөд ард иргэдээ орон гэргүй болгохгүй байхын тулд тэр бүх дэлхийд шулмууд бол хүн төрлөختний хамгийн үр бүтээлтэй хүч гэдгийг батлах хатуу шийдтэй байлаа. Дараагийн өдрөөс байшин дотор ханхуу зарын дагуу ирсэн ажилчдын тусламжтайгаар цементээ олноор үйлдвэрлэж эхэлнэ. Тэд хэрэгтэй материал хангамжуудыг яаран цуглуулж аандаж баггүй амралт өгчээ. Энэ хооронд ханхүү хойд уулын бэлээс улаан усны голын хооронд хотын ханны суурийн малталтыг эхлүүлнэ. Гэхдээ бүх зүйл сансанчлан тийм ч амар явсангүй. Баатар ханхүү өөрөө барилгын талбайд ирж ажилчдад урам өгч байгаад нилээд гайхаж байлаа. Тэр хойд уулын бэл дээрх тэдний хичээл зүтгэлийг магтсан ч ханхүү ичингүүрийн инээгээд энэ их хичээл зүтгэлийн эцэст тэдний ухаж чадсан зүйл нь ханы жинхэнэ бат бөх суур биш. Ердөө бүдүүн баараг нэг шууд төр зуурын ус зайлуулах суваг төдий болсон гэж хэлнэ. Манай Баатар өмнө нь механикийн зураг төслүүд дээр шимтэн суудаг. Иргэний инженер найзтайгаа нийлээд яг нэг содон хос шиг явдаг байсан ч ийм төрлийн иргэний барилгын нарийн асуудлыг шийдэх нь түүний мэдлэгээс хэтэрсэн зүйл байв. Тиймээс энэ салбарын жинхэнэ мэрэгжлийн хүнтэй хамт сууж санаа бодлоо солилцохыг маш их хүснэ. Тэр ингэж бодолд автаж байхад зөвлөх нь царын дагуу нэг чулуучин ирсэн бөгөөд өөрийгөө Грей Каслын чулуучдын холбооны гишүүн байсан гэж хэлж байна хэмээн мэдэгдэнэ. Ханхүү тэр холбоог улсдаа нэр нөлөөтэй байгууллага гэдгийг шууд танина. Гэхдээ барилгын ослоос болж тэднийг тараасан гэж сонсож байсан аж. Дараа нь тэр ийм ажилд эрсдэл угаасаа байж л байдаг гэж мөрөө хавчаад чадварлаг хүн олох хүсэл нь улам нэмэгдэнэ. Ингээд тэр зөвлөгтөө нөгөө чулуучныг даруй авчир гэж тушаана. Дараагийн дүр зурагт бид Хөлийн хотын Роландын захиргааны өрөөнд очино. Манай Баатар ширээн дээрээ налайн сууж зүгээр л цаг өнгөрөөж байхад Аанна хажууд нь сун номондоо бүх анхаарлаа хандуулсан байна. Эцэст нь Баатар ханхууны уулзахыг хүсээд байсан хүнийг дагуулж орж ирнэ. Гэтэл бидний гайхширсан шиг тэр хүн нь өмнө нь жижиг шулмуудаасаа болж маш их санаа зовж байсан өнөөх багш Карл байв. Багш ханхууг магтан ярихаасаа өмнө манай Баатар шууд үгийг нь таслаад ёсорхох хэрэггүй. Тайван бай гэж хэлнэ. Багшийн харц Анна дээр тусах мөчөд тэр бүрэн алмаарч толгойд нь юу болоод байгааг ойлгох гэж бодол нь эргэлдэж эхэлнэ. Харин манай Баатар хоёр ч гэсэн ийм санаанд орон бий уулзалтыг хараад үнэхээр мэл гайхаж хоцорно.
Ямар нэгэн асуудал үүсэж магадгүйг мэдэрсэн ханхүү Баатартай хаалгыг хааж зогс гэж хурдан тушаана. Баатарч тэр даруй хаалган дээр байр сууриа эзлээд энэ аюултай эрийг гаргахгүй байхаар бэлдэнэ. Манай Баатар жирийн нэг гар урлаач Аннагийн хөрш таарах нь юу л бол гэж итгэж ядан байтал багш гинэт өвдөг сөхрөн Аннагаас түүнд хамгийн хэрэгтэй үед нь тусалж чадаагүйхээ төлөө уучлалгүй байна. Тэр үед л ханхүүд энэ хүн Аннад аюул учруулахгүй нь тодорхой болно. Аннаач багшаа тэр даруй танина. Дараа нь ханхүү түүнийг бос гэж тушаагаад Аннатай ямар холбоотойг нь тайлбарлахыг шаардна. Тэр хүн шууд л өөрийгөө татаж аваад ийм асуудал үүсгэсэндээ уучлал хүснэ. Дараа нь өөрийгөө Карл Вамбатай чулуучдын холбооны хуучин гишүүн одоо Хөлийн хотод багшилж байгаа хүн гэж танилцуулна. Тэр Анна өмнө нь өөрийнх нь шав байсан гэдгийг хэлнэ. Карл цааш нь манай Баатар яагаад Аннагийн амийг өршөөснийг яг сайн ойлгохгүй байна. Магадгүй өөртөө татаж авах гэсэн байх. Гэхдээ ханхүүний хажуугийн юм болохоос толгой ахуулсан нь дээр гэдэг шиг бодож байна гэж хэлнэ. Карл бас нэг зүйлд илт тайвширсан нь манай Баатар шулмыг чөтгөрийн дахин төрөлгөж итгэдэггүй явдал байв. Бүх зүйлийг ханхууд сайтар тайлбарласныхаа дараа тэр бас Анатай адил өөр нэг авьяастай охин байгаа бөгөөд түүнийг ч мөн ордонд нууж хамгаалж өгөхийг хүсэж байгаагаа хэлнэ. Ханхуу багшид дуртаяа зөвшөөрлөгч хэрв тэр охин үнэхээр шулан бол түүнд ямар ч хор хүрэхгүй гэж амлана. Гэхдээ яг одоогоор гэр бүл нь түүнд шууд аюул учруулаагүй байгаа учраас түүнийг хүчээр гэрээс нь авч явж болохгүй гэж бас хэлнэ. Манай залуу дотроо ихэд баярлаж дараагийн шуламтай уулзаад ямар хүчтэй чадвартайг нь мэдхийг маш их тесэн ядан хүлээж байгаач гаднаа тайван хянуур хിവэр байна. Ханхүү тэр охиныг сайхан сэтгэл гаргаж аварсан юм биш. Харин өөрт нь тусламж хэрэгтэй учраас аварсан гэж тодруулна. Тэр шулмын хүчийг муу зүйл мэт харуулдаг утгагүй ярианд итгэдэггүй. Харин зөвөөр ашиглаж хариуцлагатай хандвал энэ нь маш үн цэнтэй бэлэг гэж үздэг. Тиймээс Аннаач бай, тэр өөр охин Нанаач бай. Эсвэл өөр ямар ч шулан байсан боддоор гэмт хэрэг хийгээгүй л бол тэр тэднийг буруутай гэж үзэхгүй гэж хэлнэ. Тэр асуудал нэг тийш босны дараа манай Баатар эцэст нь ажил руугаа орж Карлас Грей Касл хотод барилгын ажилд оролцож байсан хүн гэж асууна. Тэр хүн баяртайгаар толгой дохиж туршлага ихтэй гэдгээ хэлнэ. Тэгээд ханхуу хойд уулын билээс улаан усны гол хүртэл хан барьж тэр чөтгөрлөг амьтдыг цаашид ойртуулахгүй байх төлөвлөгөөгөө танилцуулна. Одоо энэ залуу тэр төслийн бүх хариуцлагыг хүлээнэ. Дараагийн дүр зурагт бид Роландын Хөлийн хот дахь ордны цэцэрлэгт байна. Тэнд Нана эцэст нь манай Баатартай уулзахаар ирнэ. Анх харахад жаахан сандарсан байдалтай харагдана. Жаахан охин өөрийнхөө өмнө үнэхээр Роланд Уимблдон ханхуу зогсож байна уу гэж асуухад ханхуу нэмсэглээд тийм ээ яг мөн гэж батлана. Нана тэр даруй гэрэлтээд өөрийгөө Нана Пайн гэж танилцуулна. Дараа нь өчүүхэн ч тэнэгэлзэлгүйгээр Анна руу гүн очоод аль хэдийн олон жилийн эгч дүүс байсан мэт хамт тоглож эхэлнэ. Энэ охид үнэхээр маш жаахан мөртлөө. Авьяаслаг гэдгийг хараад манай Баатар ирээдүйд тэднийг юу хүлээж байгааг үзхийг ихэд хүснэ. Дараа нь тэр жаахан охин руу эргэж багш нь чамайг шулмын хүчээс сэрээсэн гэж хэлсэн шүү дээ гэж сануулна. Охин тэгвэл намайг цаацлах уу гэж асууна. Гэтэл хүү шууд үгүй гэж хэлээд зөвхөн жинхэнэ хэрэг хийсэн хүмүүс л дүүжлүүр эсвэл толгой авах ялаар шийтгүүлдэг гэж тайлбарлана. Охин өөрийгөө чөтгөр эзэмдсэн багш нь ч тэгж хэлсэн гэж зүтгэн. Анна толгой дээр нь тайвшруулах мэт зөөлөн илэхэд манай Баатар чамд анх сонин зүйл хизээ мэдрэгдсэн бэ гэж асууна. Нана нэг 7 хоногийн өмнө хөлн хугарсан шувуу харсан бөгөөд түүнийг туслахыг маш их хүссэн мөчөд усан бөмбөлөг шиг зүйлсээ санаанд нь гарч ирээд тэр шувууг хүрээлэн хөлн тэр даруй идэвчгсэн гэж тайлбарлана. Түүний энэ яриаг сонсоод ханхуу Баатартаа одоохон нэг дахин авчир гэж хэлнэ. Баатар эрүүл дахиа хайхаар явах зуур манай Баатар түүний сэрсэн хүч нь эдгээх талих байж магадгүй гэж бодно. Энэ бол огтхонч бага зүйл биш байлаа. Дараа нь ханхүү Нанад хэрв чи тэр шувуу шиг амьтдыг аварч чаддаг юм бол үнэн дээр чи сайн хүн гэсэн үг гэж хэлнэ. Охинч зөвшөөрөөд багш нь ч бас жирийн хүмүүс шулмуудыг бусдын чаддгүй зүйлийг хийж чаддаг болохоор нь л айдаг гэж хэлсэн хэмээн ярина. Тэр өөрөө хизээч чөтгөр харж байгаагүй ямар ч холбоогүй гэж зүрхлэн хэлнэ. Манай Баатар түүнд шууд итгээд толгойг нь зөөлөн илж сүмч бай, багшинч бай, худал ярианд хууртагдсан гэж сануулна.
Охин яагаад хүн худал ярьдаг юм бэ гэж гайхан асуухад хүү энэ нь сайн муугийн асуудал биш. Харин худал түүх тараагаад мөнгө хийх гэсэн хүмүүсийн асуудал гэж тайлбарлана. Дахиад ирмэгц жаахан охин ханхуд түүнийг зөөлөн харьцаарай гэж хүснэ. Хүү зөвшөөрсөн ч Баатартаа дахиагаа чанга барь гэж хэлээд толгоор нь хурдан нэг зохино. Хөөхий шувуу өвцөндөө чарлаж газар савж унахад тэр охин руу эргэж хараад хурдан эдгэж үзгэж яаруулна. Охин толгой дохиод чадлаараа оролдоно гэхэд нь гараа тавих мөчөд нөгөө усан бөмбөлөг шиг зүйлс дахин гарч ирэн тэр дороо ажиллаж эхэлнэ. Хэдэн цаг өнгөрсний дараа хүүгийн бүдүүлэг аргыг дагаад дахиад ихэд сулдсан ч манай Баатар эцэст нь нанагийн хүчийг ойлгоно. Тэр эвдэрсэн хэсэг ясны жижиг хугарлуудыг засаж чаддаг аж. Гэхдээ үхсэн дахиад амьлуулж чадахгүй нь тодорхой болно. Дахиад хэрэгтэй зүйлээ хийж дууссан тул хүү Баатартаа үүнийг галтгоо руу аваач гэж хэлнэ. Жаахан охин ханхүү дахиатай бүдүүлэг харьцанд нулимс дүүрнүүдтэй уруулаа унжуулсан хിവэр үлдэнэ. Гэхдээ тэр ханхүү үүнийг зайлшгүй байсан гэж тайвшруулна. Удалгүй тэдний өмнө амтд хоолны нэгэн найр тавигдана. Нанаа хэдийн дахианы тухай уур бухимдлаа мартсан бололтой. Өмнө нь болгож тавьсан шувууг дуртай харна. Бяцхан найрын дараа охин гараа даллан буцаж явхад манай Баатарч түүнд бас даллаж үднэ. Энэ хооронд Анна манай Баатараас өөрөө бас шулан байхад яагаад өөрийг нь ордонд байлгахгүй байгааг сонирхно. Ханхүү түнд чиний хүчний тухай хараахан мдээгүй гэр бүл чинь байсаар байгаа шүү дээ гэж сануулна. Гэхдээ Анна эцэг их нь энэ тухай мэдээд өөрийг нь хөөн зайлуулах нь зөвхөн цаг хугацааны асуудал гэж санаа зовно. Тэр ч үүнтэй санал нийсэн ч чадвар нь нууц хിവэр байгаа цагт эцэг ихтэйгээ өнгөрүүлэх мөчөө өмнөх хэрэгтэй гэж тайвшруулна. Дараа нь тэр аавыгаа сандгүй гэж асуухад Аанна гунигтайгаар үгүй гэж толгоос ихсэрнэ. Гэвч манай Баатар түүний мэдэрч буй тэр ганцаардлыг ойлгож чадна. Тиймээс сэтгэлийг нь тайвшруулахын тулд Нана өдөр бүр ирж түүнтэй хамт эд шидэ бэлтэх болгоно гэж амлана. Мөн энэ хоёр охинд хүсэж буй жирийн амьдралыг нь өгнө гэж тангарахлана. Тэр үгээ үнэхээр чин сэтгэлээсээ хэлж байв. Шилтгэнд буцаад ирэхэд Карл Вамбатэ ханны ажлыг хариуцах болсноос хойш манай Баатрийн амьдрал нилээд уйдгартай болоод байлаа. Тэр үдээс хойш болгон цай удаг зуршилтай болж тэр хооронд хоёр охинд эд шидэ хэрхэн ашиглахыг заадаг болов. Заримдаа хойд уулын бил дээрх хотын ханны явцыг шалгахаар явж төсөөснөөс хавгүй дээр явж байгаад үргэлж сэтгэл хангалуун буцна. Гэтэл нэг өдөр зөвлөх нь тийм ч таатай биш мэдээтэй ирнэ. Тэр олон гар урчууд ажилчдыг авснаар асар их мөнгө зарцуулагдаж байгаа. Тэр бүх мөнгө шууд манай Баатрийн халааснаас гарч байгааг хэлнэ. Энэ хിവэрээ явбал хавар болоход мөнгө үлдэхгүй вэ гэж нярван санаа зовж байлаа. Манай Баатар тэр дороо сандарч өөрийгөө үнэхээр хэцүүдлээ гэж ойлгоно. Хэсэг дараа нь энэ санхүүгийн гацаанаас хэрхэн гарах талаар толгоогоо гашилгаж байхад хөгшин хүн ханхүү сүүлийн үед ямар их өөрчлөгдсөнийг гайхна. Бүр өөр хүн болчихсон мэт санагдаж байв. Урд нь энэ залуу зөвхөн амьдралын таашаалал мэддэг. Хөгшин хүн манай Баатрийн дэргэд байдаг цорын ганц шалтгаан нь хаан ширээний өрсөлдөөн дуусмагц хаан түнд сангийн сайдын судал амлсан явдал байлаа. Хөлийн хотод анх ирэхдээ ханхүү энэ газрыг удирдахч бодолгүй хаан ширээнд ч санаархалгүй байсан. Тэр бүх язгууртнуудын урмыг хугалж бүх хариуцлагыг хөгшин хүний мөрөн дээр овоолж орхисон. Харин тэр шулмыг аварснаас хойш ханхүү бүрэн өөрчлөгдөж бүх зүйл дээр илүү бодлоготой хандаж юмсыг яг төрөлхийн хийдэг мэт зохицуулж эхэлжээ. Тэр бүр хөгшин хүнтэй насанд хүрсэн хүний өнгөөр ярьдаг болсон нь бүр аймаар санагдаж энэ ханхүү чөтгөрт эзлэгдчихсэн юм биш байгаа даа гэж хүртэл бодогдуулна. Гэхдээ хөгшин хүн хэрэг үнэхээр чөтгөрт эзлэгдсэн байсан бол тэр хараалтай шийтгэлийн зөвлөлтийг тэгж амархан авчихгүй байсан гэж бодоод энэ санаагаа өөрөө үгүйсгэнэ. Дүр зураг хөлийн хотын бомт руу шилжинэ. Тэнд хоёр язгууртан бас элч шиг харагдах улаан үстэй нэг залуу ярилцаж байв. Нүдний шилтэй хүн тэд хамгийн сүүлд яг жилийн өмнө ирсэн шүү дээ гэж элчид сануулan хот одоо ч хിവэрэ чулуу овоолсон эзгүй газар хിവэр байгаад дургуутсан. Улаан үстэй түүнийг залруулад ердөө 6 сарын өмнө ирсэн шүү дээ гин. Тэр улирал бүр дюг хүнээ байнга сольж энд явуулдаг гэж хэлээд өнгөрсөн зам ирэхэд энд чулуунаас гадна үнтэй арьс ширж их байсан гэж дурдна. Нэг сонирхолтой зүйл хэлэх гэж байснаа яагаад ч юм дундаас нь болоод оронд нь хөлийн хотын боломжийн тухай ярьж эхэлнэ.
Одоогоор энэ газар ердөө нэг цайзын харуулын цэг төдийч хэрэв энд сайн хамгаалтын шугам байгуулж чадвал хөлийн хот ба цайзын хоорондох бүх газрыг ашигтай болгож болно гэж хэлнэ. Гэтэл нүдний шилтэй хүн гинэт сандраад агуулах хоосон байна. Хөлийн хот өнөөдөр хүтрээ бэлдсэн байх ёстой байсан гэж хэлнэ. Эдгээр зочид чөтгөрүүдийн сар эхлэхээс өмнө хүтэр цуглуулах гэж хариуд нь хөлийн хотынханд хорогдох газар санал болгохоор ирсэн нь илт байлаа. Илч санаа алдаад энэ асуудлыг манай баатартай өөртөө нь ярих гэж шийднэ. Тэд мориороо буцаад явах зуур нийл ягаан үстэй хүн хөлийн хот шинэ худалдааны түнш олсон юм болов эсвэл хөдрөө билав хот эсвэл унсан лууны нуруунд зарчихсан юм болов. Магадгүй энэ бүгд дөрөвдүгээр ханхуугийн ажил биз гэж хэлнэ. Улаан үстэй нь бодолд автан ханхуу улаан усны голын доод урсгал дах хотуудтай аль хэдийн гэрээ хийчихсэн юм биш байхаа даа гэж таамаглана. Хэрэв тийм бол тэдний ашиглаж ирсэн дахиад нэг 8-ны хөшүүрэг алга болсон гэсэн үг. Урдын адил бүгдийг өөрсдийн монопол мэт атгах гэж оролдлооч дөрөвдүгээр ханхуу өөр худалдааны түншүүдтэй болсон бол энэ удаа бүтэхгүй гэж тэр санаа зовно. Тэд шилтгэнд хурч ирэхэд гайхамшигтай найраар угтагдана. Элч савхаар яаж идэхээ мэдэхгүй манай баатар руу сэм харан дуурайж идэх гэж оролдоно. Гэвч хоолооч зөв хавчиж чадахгүй савхнаас нь унсаар байв. Нар жаргаж цайзыг алтлаг өнгөөр бутсан тэр үед хаанхуу энэ гинтийн орой хоолны дараа амттан идэх гэж байв. Эцэст нь илч энэ удаагийн жинхэнэ шалтгаанаа гаргаж ирэн тэд ердийн хөөрөө хүдэр авахар ирсэн ч энэ удаа бомбт дээр нэг ч хүдэр байгаагүй гонцлно. Тэр үед манай баатар муу мэдээг нь хэлнэ. Саяхан хойд уулын бэлдээр хөрсний нуралт болсон. Тэд нурангийг цэвэрлээд энэ сард үйлдвэрлэлээ сэргээх гэж оролцсон ч уурхай ирэх жилээс нааш нээгдэхгүй бололтой гэж тайлбарлана. Элч өмнөх саруудын олборлолт яасан бэ гэж асуухад манай баатар мөрөө хавчаад ердийнхөөс бага байсан. Арайхийн хүнс хүрэлцэх төдийл байлаа гэдэг. Тэгээд цааш нь хэдий хүдэр арай гэж цуглуулж чадлаач түүгээр ердөө 2 сарын улаан буудайл авч чадна. Тиймээс тэдний 8-ны хэлбэрийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй гэж санал болгоно. Элч санаа зовсон байдалтай манай баатрыг буцааж татах гэж оролдож өмнөх алдаануудаа уучлал хүснэ. Тэр цайзын 6 язгууртны гэр бүл нийлж 1 сарын хүнсийг зээлж өгье. Ирэх жил буцааж төлөхөд болно гэж хэлнэ. Гэхдээ манай баатар үүнийг хүлээж авахгүй. Тэр шулуухан хэрв хүдрээ Вилов хотод зарчвал хинт ч өртөө үлдэхгүй гэж хэлнэ. Дээрээс нь Вилов хот тэдний хүдрийн оронд алтан луугийн зоос өгөхөд бэлэн мөн улаан буудай, бяслаг, талах, зөгийн бал гээд бүхнийг шудраг үнээр арилжахад бэлэн байгаа гэдгийг хэлнэ. Алтан луугаар авч болох бүх зүйлийг тэд баяртайгаар зарна. Лонгсонг цайзтай наймаалцаж байснаас энэ шин зохион байгуулалт Хөлийн хотод хамаагүй ашигтай санагдаж байлаа. Дараа нь манай баатар элчээс өөр нэг асуулт асууна. Өөр айлуудын өмнөөс ингэж шийдвэр гаргах хэмжээний нөлөө чамд үнэхээр бий юу? 1 сарын хүнс зээлнэ гэж амлаж чадах уу гэж тулгана. Тэр элчийн тэмдэгнээс нь хооны сакл овгийн хүн болохыг шууд олж харна. Ханхуу түүнийг 6 гэр бүлийн нэгнийх гэж хүлээн зөвшөөрсөн ч Дюк Райан болон бусад хүмүүсийг үнэхээр зөвшөөрүүлж чадах уу? Баталгаа өгч чадах уу гэж дахин асууна. Манай баатар яг голыг нь олж хэлсэн бололтой. Элчийн царай шууд эсэглэн нимбэг шиг болно. Дүр зураг эргээд Элчаавтайгаа ярьж байсан үе рүү шилжинэ. Тэр Хөлийн хотын шин захирагч болсон 4-р ханхуу Эрдэс чулууга хитгэн талах хүнсний төлөө огт солихгүй гэж тайлбарлаж байсан аж. Тэр тэднээс зах зээлийн үнээс 30%-аар доогуур үнээр аваад ч хангалттай ашиг хийж болно гэж санал болгожээ. Гэтэл өөртөө ихтгэлтэй халдсан эцэг нь тэр санаа зовнилыг нь үл тоон удаан хөдөлгөөнтэй 4-р ханхуу Хөлийн хотын худалдааны ажлыг хизээч өөрөө зохицуулж чадахгүй гэж итгэж байсан байна. Тэр Хөлийн хотын нөөцийг урдын адил хитгэн талах, хорогдох газраар хуурч авч чадна гэж бодож байжээ. Одоогийн мөчөд улаан үстэй элч бүх зүйлийг бодож үзээд манай баатрын зөв болохыг ойлгоно. Тэр өөрийнхөө аавыг ч ятгах чадаагүй байсан. Гэхдээ одоо чадах бүхнийг хийн гэж шийдээд Хөлийн хотын хүдэр Эрдэнэ чулууг зах зээлийн үнээс 30%-аар доогуур үнээр худалдаж авах санал тавина. Тэр энэ санал нь Вилов хотынхоос илүү өндөр гэж итгэлтэй байлаа. Мөн Вилов хот хол байдаг чөтгөрүүдийн сарын үед тийшээ очиж хорогдоход хэцүү тул Лонгсонг цайзал хамгийн сайн хорогдох газар гэж онцлно. Тэр Вилов хот руу явах зам муу гэдгийг хэлэх гэж байснаа дундаас нь зогсоно. Сонирхсон манай баатар яриагаа дуусгал та гэж шаардна. Улаан үстэй нь тэр зам дээр ямар аюул гарахыг хинч мэдэхгүй гэж хэлээд өөрөө ханхууд санамсаргүй сүрдүүлэг өгчихснөө ойлгоод дотроо сандарч эхэлнэ.
Гэтэл манай баатар инээгээд улаан өстийн будлааныг тайлж угаасаа Вилов хот руу хорогдох бодол түүнд байгаагүй гэж хэлнэ. Энэ үг элчийг бүр алмаар болно. Тэгээд ханхуу лонгсонг цайз руу ч биш, өөр хаашаач биш. Ерөөсөө хаашаач явахгүй гэдгээ маш тодорхой хэлнэ. Цааш нь хөлийн хот цаашид зүгээр нэг харуулын цэг байхаа болж Грей Каслийн жинхэнэ нэг хэсэг болно гэж тайлбарлана. Тэр хойд уулын билээс улаан усны гол хүртэл сунсан цоо шин хотын ханнуудаа харуулахыг тесэн ядан хүлээж байлаа. Улаан устэй хүний эрүү шахам газар унчих шахаж би зөв сонсвоо гэж дахин лавлахад хүү баттай толгой дохиж эдгэрч өтгөрүүдийг тогтоохын тулд энэ ханыг яг энд хөлийн хотод барьж байгаа гэж онцлно. Улаан устын толгойд язгууртнуудын нэгэн найр дээр манай ханхуг чөтгөрүүдийн сар ойртож байхад барилгын ажил эхлүүллээ гэж шоолж байсан дүр зураг эргэн орж ирнэ. Тэр үед бүгд манай баатрын тэнэглэл гэж бодоод илгээ хөштөл инээж байсан. Анхандаа улаан устэй хүн үнийг зүгээр л баян язгууртнуудын хоорондын хошигнол гэж ойлгожээ. Харин ханхүү энэ ханны асуудал дээр үнэхээр ноцтой хандаж байгааг тэр огт төсөөлөөгүй. Илүү гайхмаар нь урд нь зөвхөн таашаал хөөцөлддгөөрөө алдартай ханхүү одоо ийм асар том ажлыг өөрөө удирдах байгаа явдал байв. Улаан үстэй хүн баг зэрэг сандарч цайз руу буцмагцаа 6 язгууртны гэр бүлтэй энэ асуудлыг ярилцаж үзнэ. Бүх зүйл манай баатарт ашигтайгаар эргэх байх гэж амлана. Шүн дунд болж манай баатар энэ бөглөө ертөнцид шүнийн амьдрал гэж огт байдаггүйд гомдолтой сууна. Эндхийн хүмүүс орондоо эрт ордог эсвэл өөр сонирхолтой ажил хийх гэж л шүн сэрүүн байдаг аж. Хэдийх хүсвэл өөр дээрээ хэн нэгнийг дуудаж шүнийг сонирхолтой болгож болох ч өөрт нь зарчим байгаа тул тиймэрхүү муухай зүйл хийхгүй гэж бодно. Гэтэл гинэд арт талаас нь нэг хүн сэм гарч ирнэ. Тэр эргэн хартал нөмрөхтэй нэг эмэгтэй түүний элчтэй ухаалаг харьцныг магтаж ханхүү ер нь дандаа наргиж цэнгдэг хүн биш юм байна гэж ёжтой хэлнэ. Тэр эмэгтэй үнэндээ нэг алуурчин байлаа. Гэвч манай баатар тэр даруй өрөөнөөсөө зүгтхийг оролдоно. Эмэгтэй хутгаа шидэж түүнийг яг зогсооно. Тэгээд өөрийг нь тайван бай. Би зүгээр л ярилцах гэж ирсэн. Бүү сандар гэж тайвшруулна. Төөний өмнө хурц хутга зоогдсон байхыг хараад хөө шууд зогсож та хин юм бэ гэж асууна. Эмэгтэй өөрт нь жинхэнэ нэр байхгүй. Гэхдээ эгч нар нь Nightingale гэж дууддаг гэж хэлнэ. Яагаад тийм хоч өгснийг нь ч сайн мэдэхгүй аж. Тэр манай баатар сүүлийн үед шулмуудад сайн хандсанд нь нилээд талархаж байв. Ханхүү сайн ажиглаад үзтэл зөвлөх нь өмнө нь үзүүлж байсан. Шулмын холбооны тэмдэгтэй адилхан нэгэн тэмдгийг түүний дээрээс олж харна. Эмэгтэй түүн дахин ухаантайг нь магтахад манай баатар түүнээс чи Аннагийн төлөө ирсэн үү гэж асууна. Тэр яаж Аннагийн тухай мэдсэнийг огт ойлгохгүй байсан ч Анна амьд байгаа гэж түүнд батлан хэлнэ. Эмэгтэй толгой дохиж тэрийг аль хэдийн мэдэж байгаа гэж хариулна. Тэр бас хэрв Анна алагдсан байсан ч шулмын холбоо нэг шулмын аминд өшөөгөө авч улс төрт хутгалтан ханхуу ална гэдэг зүйлд таатай хандахгүй. Гэхдээ биднийг дутуу үнэлж болохгүй гэж сануулна. Хөө ахин Аннаг сайн байгаа гэж хэлэхэд эмэгтэй тэрийг ч мэдэж байгаа. Нана гэдэг өөр нэг охины тухайч мэднэ гэдгээ хэлнэ. Дараа нь тэр бүр аимшигтайгаар сүүлийн 2-7 хоногийн турш манай баатрийг нэг бүрчлэн ажиглаж бүх хөдөлгөөнийг нь тандаж байсан гэдгээ зүгээр л хэлчихнэ. Манай баатрын арьс арцайх нь аргагүй. Учир нь энэ нэр өөрийг нь хин нэгэн ажиглаж байгааг юр мдээгүй шүү дээ. Тэр эмэгтэй манай баатарт ойртож эргэж дохин өөрт нь хор хүргэх санаа байхгүй гэж батлана. Хүү дургуухан ч гэсэн өмнө нь сууна. Тэрнээс ямар нэг муу санаа үнэртэхгүй байсан. Гэвч эмэгтэй түүнийг шал өөр хүн байна. Өөрөөс нь ч ер нь шулмуудаас ч айх айдас түүнд огт байхгүй гэж хэлээд улам ойртож ирнэ. Ханхуу хойш нэг алхам ухарч тоглоом шоглоомоор арай дэндүү ойртож байна. Жаахан пижи байгаарай гэж хэлнэ. Эмэгтэй эцэст нь гараа татаж аваад шууд гол сэдв рүү орно. Тэр Анна, Нана хоёрыг авч явах гэж ирсэн аж. Манай баатар ямар ч тэнэгэлзэлгүйгээр шууд татгалзна. Тэд энд аз жаргалтай миний хамгаалалтанд аюулгүй байгаа гэж зүтгэнэ. Гэхдээ эмэгтэй шулмын холбоонд байвал тэд илүү аюулгүй, тэнд бүх гишүүд нь тэднийг гэр бүлийн хүн шиг хүлээж авна гэж тайлбарлана. Харин хүү үргэлжлүүлэн шулмын холбоонд бүр тогтсон байршилж байдаггүй шүү дээ гэж хэлнэ. Тэр өөрийн цэргүүд нь ойролцоогоор сарын өмнө ойд нуугдсан тэдний нэг хуаранг олсон. Мөр нь хойд зүг рүү хөтөлж байсан гэдгийг дурдна.
Гэтэл тэр зүгт зөвхөн эзгүй уулсал бий. Эмэгтэй тэд гадны хүмүүс аюулаас хол байхын тулд эзгүй ууланд байрладаг гэж өмөөрнө. Гэвч хүү энэ тайлбарт итгэсэнгүй. Тэр тэнд үндсэн хэрэгцээч дутмагтвал огтд амьдрахад хэцүү болно гэж хэлнэ. Мөн хөгшин хүний ярьж байсанчлан шулмын холбооны зорилго нь бүх шулмуудыг цуглуулад тэд үнэхээр аюулгүй байж чадах ариун уулыг олох явдал гэдгийг санаж байлаа. Тэр эмэгтэйгээс чи ч гэсэн яг тэр зорилготой юу гэж асуухад эмэгтэй тодорхой хариулж чадахгүй гэж бүдэгхэн хэлнэ. Энэ нь хүүд бүр илүү уур хүргэж зөвхөн чөтгөрүүд л амьдарч чадах тийм хоосон газар тэднийг амьдруулахгүй гэж шууд хэлнэ. Тэр мөчөд толгойд нь нэг санаа орж ирээд эмэгтэйг ёстой гинтийн байдалд оруулна. Тэр бүх шулмын холбоог өвөлжин хөлийн хотод ирээд бай гэж уурж ярхина. Өөртөө сэтгэл хансан байдалтай өвөл өнгөртөл жаахан хүлээхэд тийм ч хэцүү зүйл биш гэж түүнийг ятгахыг оролдоно. Эмэгтэй харин ханхуу шулмаас айдаггүй байж болох ч хотын хүмүүс бараг галзуурна. Дээрээс нь сүм хөлийн хотод шулмууд амьдарч байна гэдгийг мэдмэгцээ шууд дайрна гэж сануулна. Гэвч манай баатар шулмууд муу биш гэдгийг бүгдэд харуулахыг хүссэн хэвээр байна. Ялангуяа тэд хотыг чөтгөрүүдийн хүнд саруудыг даван туулахад тусалбал тэр бүхэн бүр тодорхой харагдана гэж үзнэ. Дараа нь эмэгтэй яагаад хоёр охиныг авч явахыг хүсэж байгаагаа ялангуяа насанд хүрэхэд өхөж буй Аннаг яагаад заавал авч явах ёстойг тайлбарлана. Мэдээж энэ санаа манай баатрын толгоон дээгүүр шууд л өнгөрнө. Гэтэл эмэгтэй үнэхээр зөв сонссон шүү гэж батлана. Тэр ихэнх шулмууд чөтгөрүүдийн сар эхлэх үеэр эсвэл хүмүүсийн ярьдаг шиг тамийн хаалга нээгдэх үеэр хүчээ сэрээдэг гэж тайлбарлана. Өөрөөр хэлбэл нас бид хүрэх үе бол шулмын эцсийн шатаж. 18 нас хүрэхдээ хүчээ сэрээгээгүй эмэгтэй хизээж шулан болохгүй. Харин шулам нас бид хүрэх үедээ чөтгөрүүдийн сар дунд орвол тэр чөтгөрийн хүч оюун санааг нэзэлж тэсгийн аргагүй өвдөлт өгдөг байна. Бүх судал шүрмэст нь хязгаарт тулж биеэс нь ямар нэг юм дэлбэрч гарах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг аж. Хэрв түүнийг давж чадвал 4-5 хоногийн дараа сэргэнэ. Харин давж чадахгүй бол маш харгас өглөөр төгснө. Тиймээс л хүмүүс шулмуудыг чөтгөрийн үр сад гэж үздэг. Дээрээс нь тэдний аимшигтай үхэл сүмийн суртал ухуулгатай нийлээд хүмүүсийг шулмууд чөтгөрт эзлэгддэг гэж итгүүлчихдэг байна. Хөө тэгвэл насанд хүрсний дараа яадгийн бэ гэж асуухад эмэгтэй тэдний хүч тогтворчиж ихэнхдээ бүр илүү хүчрхэг болдог. Зарим нь шин чадвартай ч болдог гэж тайлбарлана. Манай баатар энэ бүхэн хэр үнэн баталгаатай зүйл вэ гэж асуухад эртний бичигт шулмууд ариун ууланд очиод мөнхийн амар амгаланг олж чөтгөрийн оюун санааны давталгооноос ангижирдаг гэж бичсэн байдаг ч үнэн дээр тэр ариун уулын талаар ямар ч бодит баталгаа байхгүй гэдгийг эмэгтэй хүлээн зөвшөөрнө. Зөвхөн бичвэрүүдэд л дурдддаг байна. Түүний хэлснээр тэднийг төв байрандаа авч очвол арай амьд гарах боломж нь нэмэгдэж магадгүй. Хэрэв шулмуудыг хүн бүр хөөж туухгүй чөлөөтэй амьдруулдаг байсан бол тэдэнд эрэх чөтгөрийн дайралт хамаагүй бага байх байжээ. Хүү Анна, Нана хоёр түүний том төлөвлөгөөний гол дөрүүд гэдгийг ойлгож байсан ч энэ бүхнийг үргэлжлүүлбэл тэднийг аюулд оруулах вэ гэж санаа зовно. Тэр хурдан шийдвэр гаргаж хэрэв Анна зөвшөөрвөл эмэгтэй түүнийг авч явж олно гэж хэлнэ. Харин Нанагийн тухайд маргааш өөртөө нь ярьж байж шийднэ гэж бодно. Шулам эмэгтэй манай баатрын ухаалаг шийдвэрийг сонсоод сэтгэл хангалуун болно. Гэвч Аннаг дуудаад энэ тухай асуухад охин шууд татгалзаж хаашаа ч явахгүй гэж хэлнэ. Энэ нь хоёр том хүнийг хоёулангийн шоконд оруулна. Эмэгтэй түүнийг ухааруулах гэж оролдож, нас биед нь хүрэх тусам дотор нь чөтгөрийн инээрийг улам их хурж байгааг мэдэрч байна гэж сануулна. Тэр манай баатартай өмнө нь ярьсан тэр нас биеийн тухай яриагч дахин дурдна. Харин Анна манай баатарт та надад жирийн амьдрал өгнө гэж амласан шүү дээ гэж сануулна. Тэр өөр зүйл юр сонирхохгүй ханхүүгийнхээ хажууд л үлдэхийг хүсэж байв. Тэр өөртөө итгэлтэйгээр энэ чөтгөрийн энерги түүнд дээлдэхгүй. Өөрөө чөтгөрүүдийн сарыг давж нас бид хүрэх тэр үеэж ялж гарна гэж хэлнэ. Эмэгтэй санаа алдаад Аннаг ятгахаа болъё гэж шийднэ. Гэхдээ Анна нас бид хүрэх тэр мөч хүртэл түүний хажууд байж ажиглана гэдгээ тодорхой хэлнэ. Түүний бодлоор Анна зүгээр л аюулыг сайн ойлгодоггүй гинэн хүүхэд байлаа. Мэдээж манай баатар энэ эмэгтэй бүх өвлжин өөрийг нь ажиглаж явах санаанд юр баярлсангүй. Ямар ч тач эмэгтэй алга болохоос өмнө Аннатай нүүр тулан зогсоод өөрийн үтсэн зовлон алдсан найзуудынхаа тухай ярьж Аннаг хизээч тэдэнтэй адил хувь тавилантай болохгүй гэж тангаргална.
Тэр сүүлчийн үгээ хэлчихэд манай охинтой салах ёс хийгээд яг л агаар дууссан мэт ор мөргүй алга болно. Түүний чадварыг хараад манай баатрын ухаан бүр самуурч орхино. Тэр эмэгтэйн алуурчны ур чадварт үнэхээр гайхширна. Хоёулаа үлдсэний дараа хүү Аннагийн толгойг зөөлөн нилээд орой болсон учраас одоо унт гэж хэлнэ. Маргааш өдөр нь ирэхэд манай Баатар хотын иргэдтэйгээ баяртай мэндэлнэ. Тэр бүгдийг нэг чухал мэдэгдэл хийхээр цуглуулна. Бараг 4 хоногийн өмнө Лонгсонг цайзын элч ирж өмнө нь олборлсон хүдрээ авахар ирснийг тэр тайлбарлана. Гэхдээ сарын өмнө хойд уурхайн карьер нурсан. Түүнээс хойш үйлдвэрлэл сэргэж чадаагүй бүгд санаж байх ёстой гэж хэлнэ. Олон нийт тэр дороо сандарна. Учир нь хамгийн сүүлийн олборлолт дунджийнхаа ердөө тал нь байсан бөгөөд тэд өмнө нь ч Лонгсонгийн гаргасан дарамт өлсгөлөн маш их амссан байв. Дараа нь ханхүү Лонгсон цайзын жигшүүртэй үйлдэлийг ил гаргаж өөрөө элчээс зээл хүнсний тусламж хүссэн ч тэр хүн яг 2 жилийн өмнөх шигэ хатуу татгалцсан гэж хэлнэ. Хүмүүс дахин балмагдан ахиад л өлсгөлөн ирэхээ сайн. Ханхүү өмнө нь хоол хүнс маш ховордож олон хүн гэр бүл ах дүү хүүхдүүдээ алдсан тэр үеийг сануулна. Тэгээд энэ алдагдлын мөчлөг хэдий хүртэл үргэлжлэх ёстой юм бэ гэж олноос асууна. Олон хүн түүнийг өөрсдийг нь аварч өгөөч гэж гуйж эхлэхэд тэр толгой дохин дахиж хүмүүсээ тийм нөхрөө унахахгүй гэж тангаргална. Дараа нь нэг сүртэйхэн ханиалгаж аваад 2 сарын хөдөр нь үнэндээ бараг бүтэн жилийн хүнс худалдаж авахд хүрэлцэх байсан. Гэхдээ Лонгсонг хизээч шудраг тоглоогүй гэж илчилнэ. Олон түмэн тэр дороо Лонгсонг цайзад уурлан харааж эхэлнэ. Тэгэхэд манай Баатар өөрийн чулууга Вилов хотоос их хэмжээний хүнсээр сольсон. Энэ нь бүгдийг өвлжин тэжээхэд хангалттай гэж тайлбарлана. Хүмүүс баярлан тайвширч эхлэх яг тэр мөчөд тэр баярын уур амьсгалыг төр зогсооно. Лонгсонгтой харилцаагаа таслана гэдэг энэ өвлийг Хилийн хотод үлдэж давна гэсэн үг шүү гэж сануулна. Энэ мэдээ дахиад л хүмүүсийг түгшээхэд хүү сэдвээ хурдан өөрчилж барьж байгаа ханыгаа сануулна. Тэр хүмүүсийн урмыг өргөж чөтгөрөөд ойдох хараатнуудаас илүү хүчтэй биш. Тиймээс хичнээн оролцсон ч тэдний ханыг давж чадахгүй гэж хэлнэ. Дараа нь тэр хүмүүст сонголт өгнө. Лонгсонг цайз руу очиж өсөж хорогдох уу? Эсвэл надтай хамт гэр бүлээ хамгаалан энд зогсох уу гэж асууна. Хан дээр түүнтэй хамт мангасуудтай тулалдахад хэн нэгдэх вэ гэж асууж тусалсан хүмүүст сайн мөнгөн зоосоор шагнана. Хэрэв хамгийн муу зүйл тохиолдож хэн нэгэн амиа алдвал гэр бүлд нь 5 алтан зоос өгнө гэж амлана. Түүний энэ үг олны сэтгэлийг бадрааж бүгд юу ч тохиолдсон хамтдаа нүүр тулахад бэлэн болно. Лонгсонг цайзын уур амьсгал бол хөгжилтэй бүх шилтгэн дүүрэн инээдхөөр цуврайтсан байлаа. Хүмүүс манай Баатар Хилийн хотод үлдэж хан барина гэсэн шийдвэрийг шоолж хөгжилдөж байв. Гой сахалтай нэг ир. Манай Баатар хідэн барцгар чулуу овоолоод дээр нь жаахан шороо шавар нэмээд ажлаа дууслаа гинвиз гэж хошигнана. Эцэст нь ханхуу аргагүй байдалд орж Лонгсонг руу гүгээд ирнэ. Тэгт нь бүр илүү ашиглаж чадна гэж тэр итгэлтэй байв. Гэвч энэ хорооны ахлагч бол бусдын адил манай Баатрыг тийм ч хөнгөнөөр үл тоосонгүй. Тэр элчээс энэ талаар юу бодож байгааг нь асууна. Улаан үстэй хүн ихэндээ гайхан анхны төлөвлөгөө нь урдын адил монопол байдлаа хадгалах манай Баатрын хөдрийг зах зээлийн үнээс 3 дахин доогуур авах байсан гэж хэлнэ. Тэр нь тэдэнд ашигтай наймаа байсан. Гэвч манай Баатар өөр төлөвлөгөөтэй байжээ. Тэр хүдрээ зөвхөн Лонгсонгт зарахыг хүсээгүй. Харин хүдрийн үнийг тал хүртэл бууруулж эрэлтийг өсгөн үүгээрээ Хилийн хотын үйлдвэрлэлийн хүчин чадал орлогыг бүхэлдэн нэмэгдүүлэхийг зорж байгаа гэж тайлбарлана. Энэ бол бүс нутгийн эдийн засгийн өсөлт тогтвортой байдлыг бий болгох стратегийн алхам байлаа. Мөн хөдрийн үн хямдарвал Лонгсонг цайз өмнөхөөсөө ч илүү их ашиг олох боломжтой. Өвгөрч зогсохгүй тэр төмөр багаж үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хаанч зарсан үсрээд л зарагдана гэж үзэж байна. Энэ нь нэмэлт орлогын бас нэг их өсвөр болно. Гэхдээ зөвхөн энэ тухай ярих биш. Хэрэв манай Баатар Хилийн хотод чөтгөрүүдийг тогтоож чадвал энэ нь Лонгсонгт ч ашигтай. Тэд жил бүр тэр араатнуудтай зууралдах хэрэггүй болно. Дээрээс нь хаан ширээний өрсөлдөөн ердөө 5 жил үргэлжилнэ. Хэрэв түүнээс хойш Хилийн хот хөгжин цэцэглвэл Лонгсонг хаант улсын 3 дахь хамгийн том газар нутгийг эзэмшигч боломжтой болно. Улаан үнэстэй хүн Лонгсонг манай ханхуд хан барих, Хилийн хотыг хамгаалахад нь туслах хэрэгтэй гэж санал гаргана. Эцэстээ энэ нь ашиг авчирна гэж тэр үзэж байв.
Хөгшин хүн улаан үстэйгийн бодиттой сэтгэдэг санал нийлсэн ч үүнийг ердийн худалдаачны сэтгэлгээ гэж хэлнэ. Цагаан үстэй тэр ирийн хувьд хөлийн хот амжилтанд хүрэх үү үгүй юу гэдэг чухал биш. Түүнд зүгээр л өөрийн эзэмшлээ хинтээж хуваалцах хүсэл байхгүй ханхүү байсан ч ялгаагүй. Дараагийн өдөр Ахлахбаатар ханхүүгийн янзлаад тавьсан тэр төхөөрөмжийг хараад ёстой нэг алмаарсан царайтай байв. Урдын адил манай ханхүү бүх гавьяаг металл хэсгүүдийг гагнахад тусалсан аннад өгнө. Ханхүү хамгийн сүүлд бүтээсэн зүйлдээ хитрхи их тогтолж байлаа. Тэр нь уурын хөдөлгөөр байсан юм. Тэр өөрийн энэ үзэсгэлэнт бүтээлийг чанга тэрвэрч хүн төрлөختнийг шин эрчим хүчний их үүсвэрээр тэжээгдсэн аж үйлдвэрийн хувьсгал руу аваачих эхний алхам гэж харна. 5 минутын дараа ч Баатар машиныг яаж ажилдгийг бүрэн ойлгож чадахгүй алмаарсан хിവэр байв. Анна дойрох зуухыг галмагц араа голууд хөдөлж эхлэн удалгүй дугуй улам хурдан иргэнэ. Тэр механик идэнгүүд хөдөлж байгааг хараад Баатар бүр гайхан балмагдана. Энэ бол ханхүүгийн байнга ярьдаг байгалийн хүчийг анх удаа харж буйн байв. Аран баатрын хүчтэй тэнцэх тийм их хүч бөгөөд энэ шинэ бүтээл асар их хүний болон амьтны хөдөлмөрийг хэмнэх боломжтой байлаа. Нэг баатар бэлтгэхэд 15 жил шаардлагатай байхад ийм төхөөрөмж хийхэд ердөө 3 өдөр оржээ. Энэ нь идэх хоол нэхэхгүй, цаг агаараас хамаарахгүй, сумж, ирж нөлөөлөхгүй гэдэг нь баатарт бүр гайхалтай санагдана. Үүнийг хараад тэр уламжлалт баатрууд ийм машинтай ертөнцид ер нь хэрэгтэй хэвээр байх уу гэж хүртэл бодож эхэлнэ. Харин манай хүү тариалангийн хөгжил нь хэдэн зуун жилээр урагшлах гэж буйг хараад туйлын их баярлана. Тэр шөнө манай баатар унтлагын өрөөнийхөө хаалгыг онгойлгоод өнөөх алуурчин эмэгтэйг дахин олж харна. Тэр эмэгтэй энэ удаа түүний зурсан зураг төслүүдийг шимтэн үзэж байв. Манай баатар түүнийг тагнаж өрөөнд нь зөвшөөрөлгүй ороод ирсэнд баг зэрэг үг хаяна. Гэхдээ эмэгтэй зүгээр л инээгээд дөрөвдүгээр ханхуу бол хүм муутай, бүтэлгүй амтан гэсэн цуу яриа тархсан ч түүний бүтээлүүд бол дээд зэрэглэлийн зүйлс байна гэж хэлнэ. Тэр саяхан хийсэн зуухны зурагч бас эдгээр зураг төсөлд байгаа юм биш үз гэж гайхна. Харин манай баатар эмэгтэй нууц төлөвлөгөөнүүдээр нь тоглон суугааг хараад дотроо нэг л гундуухан болж байлаа.